Луужин гэдэг зүйл хүн төрөлхтний хамгийн чухал нээлтүүдийн нэг. Одоо ингээ миний гарт байж байна. Энэ жижигхэн зүйлийг хүн төрөлхтөн зохион бүтээснээрээ яасан бэ гэхээр далайд, элсэн цүлд, ой модонд төөрөх эрсдэлгүй болсон. За тэгээд дээрэс нь нар сар одны байрлал харагдахгүй үед зүг чигээ чөлөөтэй мэдэх боломжтой болсон. Тэгээд энэний үр дүнд хүн төрөлхтөн дэлхий гэдэг те өөрсдийнхөө амьдарч байгаа гаригийг илүү таньж мэдэж, газрын зургийг бүтээж, чөлөөтэй ийш тийшээ аялаж, худалдаа наймаа, соёлын солилцоо гэдэг зүйлүүдийг эрчимтэй хийж хурдлуулснаар эцэст нь хүн төрөлхтөн энэ дэлхий хурдан хөгжсөн гэсэн үг. Ердөө энэ луужин гэдэг жижигхэн зүйлээс болж яг энэтэй адилхан бид нар өөрсдийнхөө амьдралын луужин гэдэг зүйлийг олж авч чадах юм бол чи өөрийгөө таньж мэдээд тэгээд хурдан суралцаж, хурдан хөгжиж, амжилт гэдэг зүйл рүүгээ илүү хурдан ойртно. Тийм боломжтой гэсэн үг. Гэтэ харамсалтай нь биднэрт ямар ч луужин байхгүй, юу хүсэж байгаагаа мэдэхгүй, хаашаа очихоо мэдэхгүй зүгээр ингээд цаг нь ирэхээр хүссэн хүсээгүй амьдрал гэдэг далаа руу ингээд ямар ч гартаа луужингүй ингээд гарчдаг тий. Аимшигтай аялалд гардаг. За тэгээд тэр аяллаа үеэр далайн шуурна, амар нар шарна, заримдаа яг гоё сэрүүхэн, дулаахан гоё өдрүүд байна тий. Заримдаа хоолтой, хоолгүй гэх мэтчлийн ингээд урсгалаад агаал ингээд урсаал яваад хайчхаа мэдээгүй. Гэтэ хамгийн сонирхолтой нь юу гэхээр бид нар тэр далайн урсгалд ингээд явж байхдаа маш олон арлын хажуугаар явж өнгөрдөг. Гэхдээ бид нар тэр арал дээр алин дээр нь буух уу те? Аль арал нь яг надад тохиромжтой арал юм болоо? Аль арал дээр нь буувал би аз жаргалтай байх юм болоо гэдэг сонголтоо хийж чадахгүй ингээд яваад байдаг гэсэн үг. Нэгэсэндээ бас нөгөө талаар айж जैन те. Энэ арал дээр би буучих юм бол би яг энд аюулгүй байж чадах болов? Би амьд байж чадах болов? Би энд аз жаргалтай байж чадах болов? Би энд амьдарч чадах болов гэдэг эргэлзээнээс болоод сонголтоо хийж чадахгүй урсаал явсаар байдаг. Цаг хугацаа өнгөрсөөр л урсаал. Тэгэхээр бид нэр далайд гарахаасаа өмнө өөрсдийнхөө луужин гэдэг зүйлийг олцсон байсан бол тэр нь юу вэ гэхээр чиний ур чадвар юу юм? Чиний үнэт зүйл юу юм? Чиний онцлог юу юм? Чиний зорилго юу юм? Чиний хүсэл мөрөөдөл юу юм? Энийгээр дамжуулаад чи хаашаа хүрэх, юунд тэмүүлж байгаагаа мэдээд зөв чигээ мэдчих юм бол далайд гарсан чи аль арлыг сонгохоо мэднэ. Яг өөрийнхөө зорьсон арал руугаа явж байгаа учраас. Тэгээ замд чи янз бүрийн арлууд тааралтай шүү дээ. Тэнгүүд тэр арал дээр буугаад яг тэр өөрийнхөө эцсийн зорж байгаа арал дээр хүрэхийн тулд чамд хэрэгтэй ур чадваруудыг чи замаасаа түүгээд яваад ах боломжтой. За зүгээр жишээ авъя л та. Чи нэг арал дээр буулаа заяа. Тэнцээ чин чамайг дайснаа түлээж байгааг яваад л та. Тэгэхээр яг чи тулаанд бэлтгэх хэрэгтэй өөрийгөө те. Нэг арал дээр бууж тулааны урлагаа суръя. Дараагийн арал дээр буугаад зэвсгээ олж авъя. Гэх мэтчлэн өөрийгөө хөгжүүлж явсаар хагаад эцсийн зорьсон арал дээрээ буухад чи ямар ч асуудалгүй тэнцээ те тэр арлыг за одоо баг эзлэн дүрмгийлж байлдан дагуулж чадхаар нэгсэндээ амжилтанд хүрэх боломж чинь бүрднэ гэсэн үг байхгүй юу. Тэгэхгүй тэгээ нэг хоосон явсаар хагаад за ерөөсөө нэг газар буухгүй болохгүй юм байна бууя гэд буусан чинь чи тэрэнд бэлэн биш байсан. Тэ цөхрөн алдаа гаргана бариулж идүүлнэ эвгүй штэ аюултай хэцүү. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа зүйл юу вэ гэхээр бүгдээрээ өөрсдийнхөө амьдралын луужин олё. Чиний ур чадвар, чиний өөрийн чинь онцлог, чиний үнэт зүйлд тохирсон арал хаа нэгтэй байгаа. Тэр нь хаана вэ? Тэрэнд хүрэхийн тулд яаж явах вэ? Тэгээ тэнд очиход ямар ур чадварууд хэрэгтэй юм гэдгийг л урьдчилж бид нар мэдэх хэрэгтэй байдаг байхгүй юу? Тэгэхгүй бол дүүнер, залуучууд тий шууд л ерөөсөө бизнес гэдэг арлыг л хайгаад бүгдээ ингээл яваад байна. Далаад ингээл. Тинэл. Нөгөө тэр бизнес гэдэг арал нь яг хааж байгаа тий. Тэгээ очингууд чамд яг ямар ч ур чадвар хэрэгтэй мэдэхгүй. Тэгээ ингээ очлоо шүү дээ. Очоод нөгөө бизнес гэдэг арал дээр очоод эхэндээ ингээл гайгүй те. Учраа олох гэвсэн чинь жинхэнэ том боссуудтай тааралдлаа янз бүрийн саад бэрхшээлүүд, байгалийн шалгарал юу гэдгийг элдв янз юмтай тулгарлаа. Чиний мөрөөдөл нуруу унахад бэлэн байхгүй. А хэрвээ чи үнэхээр бизнес гэдэг зүйл чиний зүйл мөн байгаад чиний үнэт зүйлтэй нийцээд чиний ур чадвартай тохироод чи тийшээ очих сонголтыг хийцэн угаасаа мөн байх юм бол чи тийшээ явж явах замдаа тэр бизнес гэдэг арал дээр очоод ямар ур чадвар чамд хэрэгтэй юм. Чи юунд бэлэн болцсон байх ёстой ингээд зүйлүүдээ мэдчих учраас замаасаа тэр ур чадваруудаа хөгжүүлээд очих юм бол чи тэнцээ очоод байлдан дагуулж чадна. Эзлэн дүрмгийлж чадах байхгүй юу? Тэгээ чиний тэр босгосон зүйл тэ чамайг үхэн үхтэл тасралтгүй оршин тогтно. Магадгүй чамайг үхсний дараа ч үргэлжлээд явах тийм том ягасыг чи хийх боломжтой. Хамгийн гол нь ур чадваруудаа. Тэгээ дээрэс нь тэр зүг яг чиний зүг мөн үү биш үү гэдгийг л бид нар олох хэрэгтэй байгаа байхгүй юу?
шууд ингээд шагнал буюу reward руугаа фокуслаад байдаг. Одоо бизнес хийхин шалтгаан нь яг юу юм бэ гэнгүүт мөнгөтэй болох, хөрөнгөтэй болох гэж байна. Гэтэ тэр хөрөнгөөр яг яах гэж байгаа. Зүгээр гой машин, цаг, байр, хаус авах биш үстэй. Яг гол зорилго нь юу юм? Яагаад чи мөнгөтэй болох гэдэг вэ? Зөвхөн бизнес гэдэг зүйлээр мөнгө олдгүй шүү дээ. Уур чадвараар мөнгө олж болно, авьяасаар мөнгө олж болно, эсвэл сонгосон мэрэгчлэрээ мөнгө олж болно. Магадгүй бизнес хийхэд угаасаа тохиромжгүй төрлийн хүн байгаад бизнесийг хийгээд олж байгаа мөнгө чинь яг үнэндээ чиний явах ёстой байсан, чиний хийх ёстой байсан, чиний байглаас заягдсан ур чадвар өгөгдөл чинь тохирсон зүйлээр олох мөнгөний хажууд өчүүхэн байвал яах вэ? Мөнгийг үл яач болж болно. Хамгийн гол нь бид нар хаашаа явах вэ? Юуны төлөө явах вэ? Юуг зорих вэ? Ямар онцлогтой хүн юм? Юу зорж байгаа те? Ямар үнэт зүйлтэй хүн юм? Юу хүсээд байгаа гэдэг зүйлүүдэл ойлгох нь хамгийн чухал байдаг. Тэгэхээр та нар маань миний хүсэж байгаа зүйл гэх юм бол өөрсдийн амьдралын луужингаа олоод хугацаа алдаж, энерги алдаж, энд тэнд төөрч будилж явахгүйгээр өөрийнхөө зөв чигийг олоод яг өөрийнхөө эзлэн төрөмгийлж чадах тэр салбар, талбар, арлаа олоод тэндээ гоё өөрийнхөө легасиг бүтээгээсэй гэж хүсэж байна манайхаа. Тэгээ бүгдээрэнд амжилт хүсье. Тэгээд яг одоо луужингаа олж чадахгүй, хаанаас олохоо мэдэхгүй, яахаа мэдэхгүй байгаа залуучууд байх юм бол манай CJ Hub-д ороод ирэхэд нээлттэй байгаа. Тэгээд та нартай би тэр бизнес эсвэл юу гэдгийг юу ч байсан хамаагүй тэрэнд чинь хүрэхэд хэрэгтэй зүйлүүдийг би чадах чинээгээр өгч чадна гэж найдаж байна. Тэгээ ердөө $1 энэ дээр бол эргэлзээд байх зүйл ямар ч байхгүй. Хүн төрлөختн дэлхийг таньж мэдэж хурдцтай хөгжсөн шиг бид нар ч гэсэндээ өөрсдийн амьдралын луужингаа олоод өөрийгөө таньж мэдээд хурдтай суралцаж, хурдтай хөгжиж, хурдан тэр амжилт гэдэг зүйл рүүгээ ойртцгаая залуусаа. Бүгдээрэнд амжилт хүсье.